За сайн байцгаана уу? Подкастын маань шинэ дугаар та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор анагаах ухааны доктор, дэд профессор, их баригч эмэгтэйчүүдийн эмч болорчнууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Эмчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Юуны өмнө бас энэ туул подкастыг үзэж байгаа нийт үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээ бас намайг өрсөнд маш их баярлалаа гэж хэлмээр. За тэгэхээр эмчтэй өнөөдөр ярилцах сэдэв бол үргүүдлийн талаар хоёлаа ярилцъя. Дэлхийн нийтэд одоо 6-ны 1 орчим хүмүүс өргөдлийн асуудалтай байна гэсэн мэдээлэл байлээ. Тэгээд Монгол бас ямар хөө байдгүй. Ер нь өргөдөл гэдэг маань юу юм бэ? Тэгэхээр өргөдөл бол одоо маш чухал асуудал, ялангуяа их барих эмэгтэйчүүд судлалын салбар, за эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой. Цаашлбал одоо хосын асуудал, бүр цаашлах юм бол нийгмийн асуудал, бүр томоор харах юм бол энэ Монгол улсын одоо хувь заяа гэдэг зүйлтэй их холбоотой зүйл гэж би хувьдаа ойлгодог. За тэгэхээр ерөнхийдөө бол дэлхийн нийтэд бол өргөдөл өөрөө бол маш сайн судалсан байна. За Монгол эмэгтэйчүүдийн Монгол хосуудын дунд бол ойролцоогоор 7-8 орчим хувь гэдгийг одоо манай судлаачдад судан тогтоосон. За тэгэхээр үндсэндээ бол яг том тоогоор харах юм бол 10 хос тутмын нэг нь өргөдөлтэй байдаг. За дэлхий дээр бол одоо зарим улсын орнууд 15 хос тутмын нэг нь яг өргөдөлтэй байх. Тэгээд нэгэсний нийт хүн амынх нь ойролцоос 10-аас 15 нь өргөдөл гэдэг нь проблемаар одоо шаналж зовж бас яг хүн бол төрснийх өөрийнхөө байгалийн зам зүгээрээ үр хөвгтөө үлдэх юм боломжгүй асуудал бас Монгол улсад бас цөөнгүй олон биш ч гэсэн цөөнгүй байна. Гэхдээ одоо Монгол бас манад анагаах ухааны салбар маш сайн хөгжиж байна. Ялангуяа энэ өргөдөлтэй холбоотой асуудал Монгол улсад ерөнхийдөө яг шийдэгдсэн нэг талаасаа нөгөөтэйгөр бас энэ төрлийн одоо судалгаа шинжилгээний ажлуудыг хийдэг энэ чиглэлээр илүү мэрэгжиж ажилладаг мэрэгчлэнгүүд бол нэлээд олширсан хувь улсын одоо бүх олон нэлээд олон эмнэлгүүдээс энэ төрлийн төслийн зөвшөөрлөгийг төгс үзүүлдэг болсон. Ийм онцлогтой. Тэгэхээр би бас өнөөдөр мэдээж энэ подкастаар бас хүмүүстэй зориулаад эрүүл мэндийн боловсрол олох нэг чухал. Тэгэхээр өргөдөл гэж юу хэлэхээр за магадгүй одоос нэг 10 жил 15 жилийн өмнө бол хосууд уунаас мэдэхгүй за бүр 20 жилтэй харьцуулах юм бол ер нь бол үр хөвгтөө болохгүй байгаа анзаарч боломжгүй байж байгаа цаг хугацаа алдсан тохиолдлууд маш их байдаг. Гэхдээ бол өргөдөл гэдэг бол юу хэр хосууд анх яг одоо юу гэдэг гэрүүл болоод эсвэл магадгүй яг бэлгийн харилцаанд ороод ямар нэгэн хамгаалтгүй 12 сарын хугацаанд жирэмслэхгүй л ах юм бол энэ өргөдөл гэдэг категорид ордог. Жирэмснээс хамгаалах одоо магадгүй бэлгэвч, ерөндөг суулгац, за мөн яг дааврын хавсарсан бэлтгэл хэрэглэхгүй байгаа мөртөөсөө бүтэн 12 сая буюу 1 жил болоход л энийг бол бид нар яг өргөдөлтэй хосууд гэж үзээд тусламж үйлчлэг үзүүлдэг. Тэгэхээр бол Монгол улсад бол одоо энэ чиглэлийн тусламж үйлчлэг үзүүлдэг маш олон төрлийн эмнэлгүүд байна. Сүүлийн үед одоо манай ялангуяа анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургууль, анагаах ухааны сургуулийн их барих эмэгтэйчүүд судлалын тэнхимээр дамжигдаад эрдэмтэн зэрэг цол хамгаалдаг байхгүй манай эмч нар. Тэгэхээр тэр эрдэмтдийн бараг яг дийлэн хувь нь буюу 60 орчим хувь нь л яг энэ өргөдлийн чиглэлээр хамгаалж Монгол улстай бас хосуудтай тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд бас нэлээ яг өөртөө хувь нэмрийг оруулж байгаа. Бас нэлээд олон шийдэгдэж гин гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр нэг хичнээн хувь нь бас яг одоо жишээлбэл яг энэ асуудлыг шийдэж чадчих байгаа вэ. Тэгэхээр ер нь бол өргөдөл аягүй олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгэхээр одоо жишээл магадгүй хосууд маань ингээ өөртөө өргөдөлтэйгээд ингээ ойлгох одоо юу гэдгийг нэг эхэлж ер нь бол хүн өөр эмнэлэгт очих шийдвэр гаргана шүү дээ. Тэрээс одоо эмч эмнэлгийн байгууллага ажилтнууд ингээ хайж олно гэсэн юм байхгүй. Тэгэхээр би нэг үр хөвгтөө болох гэсэн би тэр хосууд болоод ингээ 12 сар болчлоо. Тэгээ яг жил гарan болоход нэг ч үр хөвгтөө болсонгүй яагаад энэ болоо гэд эмнэлэгт хандхад бид нар бол үндсэндээ бол яг хөөр тусламж үйлчлэг үзүүлж байгаа. За тхийн амтаар ямар эрсдлүүд гарч ирдэг нас их чухал. Ер нь бол эмэгтэй нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байдаг. Эрэгтэй хүний ч гэсэн ялгаагүй. За нас ахих тусам нэгдүгээр дарах хууч өвчтөй болж байна. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн асуудалтай болно. За дээрээс нь яг одоо янз бүрийн одоо хавдрууд байна. Хортой хорвоо хавдрууд. Ялангуяа одоо нүмаа хорвоо хавдар миом. За мөн яах нь эдгээр хүчин зүйлүүд маань бас нөгөө жирэмслэх хүчин зүйлд маань нөлөөлдөг. Нэгээс нөгөө эмчилгээний үр дүн маань одоо юу гэдгийг тиймч төдийлэн яах сайн болохгүй байх магадaltaй. За дараагийн нэг зүйл бол одоо сүүлийн үед бол эндометриоз гэдэг өвчин байна. Умаа салс давхраг умаа өөрөө 3 давхрагтай. Тэрний хамгийн дотор талын давхрагын эсүүд нь байх ёстой газраас өөр газарчуд урагчдаг. За тэрнтэй холбоотой аденомиоз гэдэг зүйл болно. Гэх мэтчлэн маш олон эмэгүүд байдаг. Тэгэхээр бол мэдээж өргөдлийн талаар ярихын тулд бид нар яах вэ? Одоо ямар шалтгаанууд байдаг талаар бас ярих хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгэхээр үндсэндээ бол яах вэ гэхээр эмэгтэй өргөдөлтэй болдог хүмүүс тэр жирэмсэлт гэдэг процессд оролцдог хид хідэн одоо тогтолцоонууд байна. За хамгийн түрүүнд одоо энэ төв мэдрэлийн тогтолцоо буй тарих нэг талаас эмнэлэг зүйн ажиглалт хийгээд ирэхээр одоо бүсгүүчүүд хосууд маань ямар эрсдлүүд гарч ирдэг вэ гэхээр орчин солигдох
Стресс удаан хугацаанд стресстэй байгаа. Тэгэхээр эмэгтэйд хамгийн түрүүнд яг өнд хүчний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. За ер нь бол одоо их барих эмэгтэйчүүд судлалын практикт ялангуяа эмэгтэйчийн дунд тохиолдож байгаа өвчнийг 4 том бүлэгт хувааж болно. За энэ 4 том бүлэг өвчин бол үндсэндээ бас өргөдлөг яг үүсгэхэд нөлөөлдөг гэж ойлгож болж байгаа. За түүний 1 номерт хамгийн төгөөмөл тохиолдол нь багаарц хэрэгтний өрөвсөлт өвчин. За бидний хил зайс өвтрээний өрөвсөл, умаа үзөөний өрөвсөл, халдвартай өвчнүүд гэсэн үг. За тэгэхээр дандаа халдвартай өвчнүүд байхгүй. Дотроос яг одоо өрмөц цус үүсгэж буюу хүний өөрийнх нь яг одоо нэм бактериуд өөрийг нь одоо өрөвслүүлэх ийм тохиолдлууд байж болно. За тэрнтэй холбоотой наалдц. За багаарц хэрэгтний өрөвслөөс болоод магадгүй тэрийг цаг хугацаанд нэмжлүүлээгүйсээ болоод одоо гуурсан хоолой бүглэрэх, умаан салст ингээд архаг өрөвсөлтөй болохоор тэрийг хүлээж авдаг рецепторын тоо багасна. Тэрний хэмжээгээр тэр рецепторын тоо багасаад ирэхээр хэдийгээр өндөвчнөөс аягүй сайн даавар ялгарч байгаа мөртөөсөө тэр рецептор нь багасаад байгаа учраас тэрийг хүлээж авдаг яг. Тэрэнд хариу оруулдаг тэр эргэтний үндсэн үйл ажиллагаа нь алдагдчихдаг. Тэгэхээр тарих бол маш сайхан амарч явах хэрэгтэй. Одоо шөндөө хамгийн багадаа 8 цаг унтах хэрэгтэй. Ер нь бол одоо шөнийн нойр гэдэг бол маш чухал зүйл. Энэтэй холбоотой бас төв мэдрэлийн тогтолцоонд янз бүрийн хямралууд гарч ирдэг. За бие даасан бас өвчнүүд байгаа төв мэдрэлийн тогтолцоонд. Ялангуяа одоо өнчин тархины хавдрууд байна. Өнчин тархины цус харгалтууд байна. Өнчин тархины гэмтлүүд бас эмэгтэйг одоо жирэмслэгт нь яг сөргөөр нөлөөлдөг гэж ойлгож байна. За дараагийн нэг зүйл бол яг өндөвч гэдэг хэрэгтэн байна. За өндөвч бол одоо эмэгтэйг тэр чигээр л яг ямар сандаа саяхан нэг нөө юу подкаст сонсчихсан байхгүй. Би бас хаяа нэг зав чөлөөтэй үед хувь хүний хөгжлийн подкастуудыг сонсох бас залуучуудаас үеийнхнээс суралцах дуртай. Тэгээ саяхан эмэгтэйчүүдийг эстроген удирддаг гин гэдэг одоо ном бестселлер болсон байлээ. Тэгэхээр яалтгүй нь бол маш үнэн. Яа тэгэхээр эмэгтэй гэдэг эмэгтэй хүн бол ер нь бол гайхамшиг гэж би боддог байхгүй. Яа тэгэхээр тэр олон процесс донд маш олон төрлийн яг зан характер гаргадаг эмэгтэй одоо тэр биений өмнө циклээс шалтгаалаад эмэгтэй зан характер хийж байгаа үйлдэл зарим нэг зүйлүүд яг яалтгүй эстроген даавартай холбоотой байдаг. Тэгэхээр өндгүүчүүд эрэхтэн бол өөрөөсөө эстроген, прогестерон гэдэг хоёр даавар ялгаруулж байгаа. Тэгэхээр тэр хоёр дааврын дисбаланс алдагдана. Нэгсээ тэнцвэртэй байдал нь алдагдаад ирэхээр эмэгтэйд одоо юу гэдгийг өргөдлийн юм шалтгаанууд болж ирдэг. За өндгөвчний тэр үйл ажиллагааг алдагдуулдаг ямар эрсдлүүд байгаа юм бэ гэж. За сүүлийн үед ингээ ажиллаад хахад өндгөвч байлах аж хам шинж гэдэг өвчин байдаг байхгүй. Өндгөвчөнд их том биш мөртөөсөө жижигэн маш олон тооны уйлахаа байдаг. За тэр уйлахаанууд одоо эмэлзүүд ямар шийдвэрлэлд илэрдэг вэ гэхээр нэгдүгээр яг нь хүүхчүү насны хостой эмэгтэйчүүд бол жирэмслэхгүй байх магадaltaй. Эсвэл яг 3 түүнээс дээш сар биений эмэрх байх магадaltaй. За ер нь бол яг дэлхийн нийт бол 6 сар гэж байгаа. Гэхдээ бол одоо сүүлийн үед бол 3 сар хэрэг биений эм алдагдаад ирэх юм бол ер нь бол эрүүл мэндийн байгууллага заавал хандаач л гэдэг ийм яг зөвлөгөө өгч байгаа. 3 сар ингээд биений эм алдагдсан эмэгтэй бол үргэлжлүүлээд алдагдах нь бол яг ойлгомжтой. Энийг заавал ингэж гүн хямралд оруулаад байх шаардлага хэрэгцээ бол байхгүй гэдгийг судлаачид бол судлан тогтоож байгаа. За түүний дараагийн нэг зүйл нь насжилт. За одоо нас айхах тусам ямар эрсдлүүд гарч ирэх вэ гэхээр ер нь бол маш олон эрсдлүүд гарч ирж байгаа. Тийм ч учраас одоо эрүүл амьдралын хэм маягийг бид нар яг их хэмлэе, биеийн жингээ хэвийн барья, архаг ууч өвчнөө эмчлүүлье, арх тамхинаас татгалзъя гэл ингээл хор зуршлаас ингээл татгалзъя гэл. Энэ бүх зүйлүүд бол ингээ хэдийгээр ингээд зарим одоо залуучууд за магадгүй яг залууч гэлтгүй хүмүүс бас төвхтэй санагдж байгаа бол бид бол ер нь хорвоо ертөнцид бол бас нэг талаас яг амьд явах гэж хүн болж төрсөн гой хүмүүст яг туслана, бие биенээрээ дамжуул туслах ийм яг үүрэгтэй гэж би хувьдаа ойлгодог байхгүй. Тэгээд тэгэхээр тэрийг ингээд зөв зохистой хийх гол юм л ердөөс эрүүл амьдралын хэм маяг. Хэрвээ эрүүл амьдралын хэм маягтай эмэгтэй бол жишээлбэл бие даасан л одоо яг өндөвч эрт цуцах хам шинж гэж бас нэг өвчин байдаг байхгүй. Одоо өндөвчний шалтгаантай өргөдөл тас хүргэдэг. Нэгсээ нас нь болоог байхад өндөвч нь ажиллахаа болчихно гэсэн үг. За уул нь бол өндөвч бол одоо хэдэн наснаас хойш ажиллахгүй болох боломжтой вэ гэхээр 49 наснаас хойш ажиллахгүй байх боломжтой. Тэгэхээр нөө сарын тэмдэг. Тий. Биений юм маань ихээр болоод хаагдаад цэвэрлэлтийн энэ бол насжилттай холбоотой өөрчлөлт. Гэтэл сүүлийн үед ингээ ажиллаж байхад бол бас залуу насны эмэгтэйчүүд нэг 41, 42 та 43 та эмэгтэйчүүд 39 болсон. Тийм бүр 30 тийм зөв шүү. Ер нь бол зарим эмэгтэйчүүд бол бүр эрт яг энэ биений өмнө алдагдлалаар. Тэр нь цаагаараа юутай холбоотой вэ ерөөсөө л яг энэ ажил амьдралын буруу хэмнэл урт удаан хугацаанд үргэлжилсэн яг амьдралын буруу хэмнэлээс гадна за мэдээж яг бас
эрүүл мэндийн шалтгаантай янз бүрийн асуудлууд байна л да. Жишээл одоо эмэгтэй магадгүй яг бага залуудаа одоо гэмтэл хүртэл аваад өнд өвчний янз бүрийн мэсэлд орсон байж болно. Эсвэл бас өндгөвч хагарах гэдэг бас ийм одоо өвчин байдаг байхгүй. Өндгөвч маань өөрөө өндгийс гадагшлах үедээ тодорхой хэсгээс яг цус алдаад тэрнтэй холбоотой мэсэлд орсон байж болно. За эсвэл өндгөвчний уйлахаагаас болоод бас хаалгаанд ороод. Гэхдээ яг ер нь бол одоо манад бол маш их олон шинэ технологиуд нэвтэрж байна Монгол улсад. Тэгэхээр бид бол одоо ихэвчлэн яг энэ хүүрч хүрэхтнийг айлхаар хадгалах, энэ хүүрч хүн насандаа байгаа эмэгтэйчүүд эргэтэн хадгалах гэдэг зүйлийг бол манай их барих эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж байгаа бүх эмчнэр яг ер нь бол тэрлүүл илүү чиглэлийг илүү хүсэж байгаа. За гарцаагүй л одоо яг 25 магадгүй яг ямар ч боломжгүй одоо энэ кейсүүдээр одоо авах иймэрхүү тохиолдлуудаас яг олон биш ч гэсэн цөөн бас хийгддэг гэж ойлгож байна. За дараагийн нэг зүйл болоод умаа шалтгаанууд байна. Төрөн биелсэнтэй умаа шалтгаан гэдэг нь уул нь бол ингээ өндөвчин хэвэн ажиллаад байдаг. Гэтэл яг магадгүй эмэгтэй олоодаа өөр хөндлөлт хийлгсэн. За заавал өөр хөндлөлт хийх албагүй одоо энэ өсөлтгүй жирэмсэнгээ сүүлийн үед их байна. Энэ өсөлтгүй жирэмсэнгүй үед бид нар тусламж үйлчлэгээ үзүүлэх одоо үндсэн суурь нь юу вэ гэхээр сумын өндийг цэвэрлэж энэ асуудлыг шийдэг. Тэгэхээр энэ бүх процессуудын үр дүнд эрсдэл нь юу вэ гэхээр эмэгтэйгийн дараагийн жирэмсэл төрөлтийн асуудлыг түүхтэй болоод ирдэг. Тэгэхээр би охид эмэгтэйчүүдэд ер нь улс тоолонд хэлдэг байхгүй. Ялангуяа өөр хөндлөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдэд яг тухайн үед ингээд яг ингээ асуудлаа шийдэж байгаа. Гэтэл тэрний дараа аюу том асуудлууд яг урган гардаг. Гэтэл Монгол хүмүүс бас нэг тийм хийнийг гүйдүү ч юм уу те нэг талаасаа нөгөө төгөөс өөрийнхөө эрүүл мэндийг анхаардаг. Бүр амар томоор хэлэх юм бол өөрийгөө хайрладаггүй. Учираас ерөөсөө үр хөндлөлтийг хийлгчлээ. За өстө бушууга шиг энэ л асуудлыг шийдчихлээ. Ингээ болоо гэж боддог байхгүй. Гэтэл тэрний дараа жинхэнэ нөгөө умаа хоргоо хавдар, өндгөвчний уйлахай, умаан салстын гэмтэл сорвжилт өөрчлөлгээд дараагийн өстө жинхэнэ хүүрч хүн жинхэнэ хэрэгцээг хангах боломж нь яг хязгаарлагдаад ирдэг. Тэм учраас асуудал зөвлөхөд бол гэр бүлийг маш сайн төлөвлөх ёстой. За төлөвлөнө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо тодорхой яг юм залуу сайхан насн дээрээ эрүүл сарвал өргөгд гаргана гэсэн юм төлөвлөгөөтэй байж ээж бид нар яг өргөдлийг сэргийлж чадна. Тэрнээс бол ер нь бол яг бүр өвдсөн хойно за ингээд яг өргөдөлтэй юм байна шүү дээ. За өргөдөл маань одоо жишээл 40 наснда өргөдлийг огшоо тогтооцолгочод явах чухал уу? Эсвэл яг 30 хэд наснда очоод энэ тусламж үйлчлэгийг авах уу гэдэг бол чанарын хувьд маш их ялгаатай. Чанарын хувьд гэдэг нь юу гэсэн үг вэ? Нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний үр өгөөж, үр дүн нэг талаас нөгөө талаас эдийн засгийн яг ач холбогдолтой. Хүү ер нь хэдий ч нэг эрт наснда одоо залуу наснда одоо энэ асуудлуудаа ингээд дорн шийдээ явуучих юм бол одоо юу гэдгийг амьдралын одоо магадгүй сүүлийн 20 30 жил их сайхан яг эрсдэл багтаа өнгөрөх юм боломжийг бол яг хөр олгож явах хэрэгтэй. Тэгэхээр би бас танаа хамт олонд баярлж байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо ер нь би бас урд ингээ судлаад харж хахад дандаа их хвчлийн эрүүл мэндийн боловсрал болгох чиглэл рүү хүмүүс рүү их сайхан ярилцлага өрнүүлдэг. Тэгэхээр бол одоо охид эмэгтэйчүүдэд асуудаа зөвлөхөд бол хэрвээ асуудал байвал төгсөж шийдвэрлэх гэдэг аюул чухал. Асуудлыг төгс шийдэх ёстой. Тэм учраас хэрвээ өмнөхөр л жирэмслэж байгаа бол яг тодорхой цаг хугацаанд өөрөө төлөвлөөд одоо яг боломжтой тэр сайхан эрүүл саруул үедээ. Тэгээ ер нь хамгийн боломжтой үйл ер нь л залуу нас. Залуу нас гэдэг бол маш сайхан. Яг тэгэхээр энэ үед бол хүний бие махбод тарьцсан эрүүл байна. Дээрэс нь эрүүл хүүхэд, үр хүүхэд төрүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө төгөр яг хэдвээ магадгүй асуудал байлаа ч гэсэн тусламж үйлчлэгийг зардал байхдаа авах ийм боломж бүрддэг. Тэм учраас одоо хэрэг үнэхээр асуудал байвал эртхэн шийдвэрлэх хэрэгтэй. Нөгөө замын ор зардлын баг дээр гэж нэг үргүүдэг штэ тэр үр шиг яг бид бас эрт шийдвэрлэх хэрэгтэй. За дараагийн нэг зүйл бол одоо юу гэдгийг ер нь бол одоо энэ ялангуяа бэлгийн замаар дамжих халдварууд өвөрмөц үүсгчээр үүссэн бэлгийн замаар дамжих халдварууд бол эмэгтэйч гэлтгүй эрэгтэй хүний бас яг эрүүл мэндэд маш сүргээр нөлөөтэй. Тэгэхээр одоо энэ юутай холбоотой вэ гэхээр нөгөө л гэр бүл төлөлтөй холбоотой байхгүй. Физиологийн нас гэдэг бол угаас тодорхой цаг хугацаатай. Ялангуяа энэ хүүрч хүн нас гэж үг хэлэхээр 15-аас 49 нас эхэлж байгаа эмэгтэй хүний хувьд. За эрчүүдийн хувьд бол мэдээж яг тодорхой хэмжээгээр хойно. Гэхдээ л одоо тэр эрүүл мэнд ялангуяа эр хүний эрүүл мэнд гэдэг бол маш чухал. Монгол өнөөнөдөр дундаж наслж одоо тун утгагүй бараг 80-аас хүрэх гэж байна. Гэхдээ л эрчүүд маань бидрээс яг 10 насаар богино наслж байгаа дундаж наслж байна. Тэгэхээр одоо ингээл аль болохоор хорц уршлаас баг унтаж авах нойр хоолой сайхан авдаг боломжийнхаа яриаар яг эрүүл сарвал хоол хүн сэргэлдэг иймэрхүү байдал руу хайх юм бол бид бас яг одоо нэг хүн амын тэнцвэртэй өсөлт тэ нас оролт гэдэг юм бол бас их чухал байдаг байхгүй улс их орны үзүүлэлтэнд. Тэгээд ирэхээр бол бас эрүүл мэндэд их сайн анхаарах хэрэгцээтэй л гэж хэлэх гээд байна. Тэгэхээр мэдээж өргөдлөг үүсэж байгаа маш олон шалтгаан. За тэр дотор одоо манай Монгол эмэгтэйчүүд Монгол улсуудын дунд түгээмэл тохиолдож байгаа гуурс олон шалтгаантай. Өрсөл өвчнөөс ялангуяа тэр өрмөц үүсгчээр өссөн одоо өрмөц үүсгэгчээр гэхээр яг тэрийг өшөө
одоо яг тийм одоо байлгүй гэж байна. Одоо бүх халдварууд бол биш үү? Тий. Одоо бэлгийн замаар дамждаг халдвар дотор нь хоёр ангилж байгаа өрмөц гэд. Өрмөц гэдэг нь одоо энэ бэлгийн замаар дамжих халдвар үүсгдэг. Ялангуяа тэр одоо микоплазм, мироплазмын халдварууд байна. Гарднереллагийн халдварууд байна. За бусад вирусын халдварууд. Тэгээд ирэхээр аль болохоор яг ийм одоо эмэгтэйчүүдийн багаарц хэрэгтний өрөвсөлт өвчин шинж тэмдэг илрүүл эрт эмнэлэгт хандах хэрэгцээтэй. Зарим ч одоо баг мэдэхгүй шахуу ингээл тэ яваад байдаг. Ямар шинжилгээ өгөхөөч мэдэхгүй. Одоо зарим хүний хувьд зүгээр л нөгөө дээр үеийнхаараа ингээд сэтгээд л яваад байдаг хүмүүс асар их байдаг юм хэлээ л дээ. Яг энэ цаг үе өөрчлөгдөж байгаатай адилхан тэр вирус бактери хүртэл өөрчлөгдөж байгаа юм. Эмч маань сая өргөдөлт хүрэх нэлээд олон шалтгааныг ярьлаа тийм. Тэний бас айгүй чухал зүйл бол үр хөндлөлт гэдэг тийм. Тэгэхээр үр хөндлөлт бол сүүлийн үед нэлээд залуучж байгаа гэж ярьж байгаа. Тийм учраас бид нар өсвөр одоо насныхаа хүүхдүүдэд, охтуудад тэр дундаа тийм яг энэ боловсролыг нэлээд сайн олгомоор санагдаад байгаа. Тэгээ нэг эмчийн бас ярилцлагыг үзчихсэн. Дөнгөж 12 настай охин орж ирж үр хөндлөлт хийлгээд гээд би фэйсбүүкээс уншиж байсан л да тийм. Тэрийг ингээд үзчихэд баг үннүүл гэж зүгээр бодож исэн. Тэр эмчид одоо иймэрхүү асуудлууд хэр бас тохиолдож байна. Тий үнэхээр үний юм уу? Тий 12 настайгаас эхлээд одоо үр хөндлөлтийг ингээ хийлгээд явж гин үнэхээр бас тий. Ер нь өсвөр үе гэдэг чинь дараагийн Монгол улсын яг 40 жил 50 жилиг авч явах хүмүүс аахгүй. Одоогийн одоо энэ 9-19 насны 10-19 насны үеийн өсвөр үе хаа. Тэгэхээр энэ охид хүүхдийн эрүүл мэндийн асуудал аюул чухал, маш чухал. Тэг яг заримдаа ингээд бас нэг ингээд боломж гарвал би бас ингээд баярлж ин л да. Яагаад гэхээр юу гэдэг одоо энэ сошиал контентуудаар дамжуулаад бид нар боловсрол олох хэрэгтэй байхгүй. Гэтэл юу гэдэг одоо хит их хэрэгчлөө гэдэг зүйл бол ер нь бол байхгүй. Яг үнэ хэлээ. За тэгтээ мэдээж авах өсвөр насны охтуудын асуудал байна. Монгол улс ч гэсэн энэ асуудал байгаа. За аль болохоор бид нар бол яг үр хөндлөлтөг бол байнга бүртгүүлжүүлдэг. За ялангуяа өсвөр насны охид одоо үр хөндлөлт хийлгэж байгаа тохиолдлуудад бас яг мэргэжлийн байгууллага тодорхой хурал одоо метрээр орж бол ингэ шийдэгдэг. Гэтэл магадгүй бас ингээд юу гэдгийг тиймэрхүү шумаар биш арай өөр байдлаар явж байгаа тохиолдлууд байхыг үсэхгүй. Октим бол жирэмслэлт бол бас бидний санааг л зовоож байна. Тэгэхээр бид одоо нэг талаасаа юу гэдгийг одоо өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олох. Яаж өөртөө аюулгүй байх юм. Тэгэхээр аюулгүй гэж юу хэлдэг гэдэг нэгдүгээр би аюулсаа ойлгол явж байна. Аюулгүй гэдэг бол одоо юу гэдэг одоо бас нэг талаасаа ингээл тий бэлгийн харьцаанд орох нас гэдэг чинь бол үндсэндээ өсвөр нас бол хүүхэд нас байхгүй. Тэгэхээр одоо 10-аас 19 насыг өсвөр нас гэж хэлж байгаа. Тэгэхээр 19 наснаас өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй л гэсэн үг. Ер нь бол цаагаараа бол хилээд байгаа мессеж нь. За тэгэнгүүт одоо яадаг вэ? Одоо ямар эрсдлүүд гарч иж байна вэ гэхээр одоо манай нэг шав жишээл тэм судалгаа хийж эхэлж байгаа байхгүй. Ер нь бол өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн зан үйл ямар байна? Бид нар нотлохотой юм ярих гэдэг шүү дээ. Одоо ойлоо жишээл сошиалор дамжуулаад тимэти айгүй их бэлгийн харьцаанд орж байгааг шилж бас болохгүй байгаа байхгүй. Маш гоё бие авч явж байгаа өчнөө бол яг хэдэн мянган өсвөр насныхан байгаа. Гэтэл тэр дотор бас магадгүй ажил амьдрал одоо тий янз бүрийн асуудал байгаа. Эсвэл хит их шохоо орхох, эсвэл үнэхээр эцэг эхчүүдийн хараа хяналт тааруу, эсвэл магадгүй нийгмийн эдийн засгийн хүчин зүйл гэдэг олон хүчин зүйл байгаа. Зарим ч бас нэг талаас сонирхдаг. Гэтэл энэ сонирхох нас чинь 19 наснаас эхлэв шүү. Тэрийг бид нар аюул сайн хэлэх хэрэгтэй. Нэгт хоёрт яах вэ гэхээр яагаад 19 нас гэж хэлж байгаа. 19 наснда тэр эмэгтэй эрэгтэй ч гэсэн ялгаагүй 19 наснда том хүн болж байгаа. Тэрнийхээ төлөө шийдвэр гаргах тийм төвшний ийм хүмүүс болж байгаа. Гэтэл бол одоо яалтгүй л өөрөө ч ярьж байгаа бол удлаа үгш. Үнэн ихтэй баталгаатай одоо тэдгэн эдэн хувь гэж хэлэх нь бас яг нэг талаас одоо улс их орноос аюулгүй байдалтай холбоотой ч асуудал яригдана. Гэтэл манай охид эмэгтэйчүүд үнэхээр сайн байгаа охтууд байна. Одоо яг ингээл өөрсдийнхээ эрүүл мэндийн төлөө анхаардаг тий. Тэгэд ирэхээр бол бид нар бол энэ аюулгүй бэлгийн харилцаа гэдэг зүйлийг хангах хэрэгтэй. Тэгэхээр аюулгүй бэлгийн харилцаа гэж байгаа. Тэр бэлгийн харилцаанд ороод ядаж тэр аль нь өсвөр насны эрэгтэй ч үү, эмэгтэй ч үү бэлгийн замаар дамжих халдвар авахгүй хэрэгтэй.
Нөгөөтэйгөр тэр хүсээгүй жирэмсэл гэдэг зүйлд яг хүрэхгүй байх хэвээр. Тэр бол хамгийн чухал байхгүй. Тэгээд ирэхээр үедээ тохиолдлын бэлгийн харьцаанд орох ч юм уу, эсвэл шохоргоод бэлгийн харьцаанд ороход одоо бэлгэвчийг заавал хэрэглэдэг. Гэтэл би түр хэллээ шүү дээ. Ер нь бэлгийн харьцаанд орж ирэх нас чинь дунджаар биш. Ер нь бол 19 нас. Хатуу хэл. Тийм хатуу хэлгээд тий. Тэгээд ирэхээр ч одоо 15 наснда 16 наснда бэлгийн харьцаанд орсон. Бас яг охид төвгүүд бол нилээдгүй байна. Тэгэхээр бид нар бол энийг бол судалгаатай нотлохотой ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлийн судалгаанууд бол яг хийгдэж эхэлсэн. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Тэрэн дээр яах вэ гэдэг. Гэх юм аюул чухал. Дээрээс нь одоо нэг юм шохоорхол тий шохоорхлоос үүдсэн шийдвэр гаргалт. Тэгээ зарим охтуудтай ингээ ярилцаа сууж байгаа. Тэгээд гарцаагүй тийм болцсон юм шиг ярьдаг байхгүй. Гэтэл бол ерөөсөө бүх юм бол та өөрөө сонгоно. Шийдвэр гаргалт бол танд байгаа. Та сонгох хэрэгтэй. Тэр шийдвэрийн ард үр дүн гэж юм байна. Үр дагавар. Магадгүй муугаар хариул яах вэ? Тэгээ өгдгийн хамгийн муу юм нь юу вэ гэхээр ердөөсөө л яах вэ? Бидний тэр хүсээгүй бүх зүйл байж байгаа. Тэм учраас шийдвэр гаргахаас өмнө сэтгэлийн хөдлөлөө удирдах сурах. Энэ маш чухал. Тэгэхээр ер нь бол бид нар бас ингээл хэдийгээр ингээл оролдол байгаа. Одоо ингээл 10 жилийн сургуульд бэлгийн болон хөгжих эрүүл мэндийн хичээлүүдийг оруулж нэг үзлээ, болиулж нэг үзлээ, дахиад оруулаад тэгэхээр ингээд нөгөө авж байгаа мэдлэгээ өөрийнхөө амьдралд хэрэглэх. Энэ айгүй чухал. Зүгээр сонсоод өнгөрөөд ихэнх хүмүүс юмыг сонсож өнгөрөөдөг байхгүй. Гэтэл нэг нь тэр нь цаг зарцуулаад одоо ингээд цаг зарцуулж штэ тэр тухайн мэдлэгийг авахын тулд тухайн подкастыг сонсохын тулд тухайн мэдлэгийн талаар мэдээлэл авахын тулд хин нэгний яриаг сонсож байгаа, ном уншиж байгаа, магадгүй нэг багш нь цаг зарцуулаад зааж байгаа бол тэрийг амьдралдаа хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Тэгжиж энэ хүн болж инхүү одоо бие хүн болж чадчихээн, өөрөө шийдвэр гаргах төвшөнд мэдлэгийг хүлээж авч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргалтын дээр өсвөр насныхан байна бол маш анхаарах хэрэгтэй. Одоо муу байна, аюул эрт бэлгийн харьцаанд орж ийн гэж хэлэхээсээ илүүтэй хүүхдүүд минь шийдвэр гаргахаас өмнө бодооч. Сэтгэл хөдлөлөө удирдаач. Амьдрал гэдэг юм бол за бүр ингээ заагаад өгсөн шүү дээ 19 наснаас эхлэв шүү гэд. Ядаж бид нар яг энийг ингээд хэлээд өгчүүл за болохгүй мэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү. Гэтэл одоо юу гэдгийг бас янз бүрийн халдлага дүрч байгаа хүмүүс байл та бэлгийн хүчирхийл дүртэж байна. За магадгүй ялангуяа сошиал контентуудаар ч гэсэн бас бэлгийн хүчирхийл дүртэж байгаа тохиолдлууд байна. Ах トゥ хамаатан садан одоо тэгэл яг гадуур дотор одоо ингээ хичээл номдоо явж байгаа ч хүртэл эрсдэл орж байгаа хүмүүс зөндөл байгаа. Тэгэл үндсэндээ бол яг шийдвэр гаргах чадваргүйгээр одоо тэр асуудал өрчөөл үнэхээр харамсалтай. Тэгэхээр тэр бол яалтгүй л одоо эцэг эхчүүд бид нар яг өөр хүмүүстэй сайн анхаарч чадчих нүггүй юу. Энэ дээр бас бид нар яг гэхээр одоо бодгол өстой зүйл. За нэг юм яриа байдаг шүү дээ. Одоо ялангуяа монголчууд бол энэ домын аргат бол их хэрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Одоо нөгөө боо хатан дээр очиад үргэхтэй. За бүжин лам борхныг одоо шүтэгч гэдэг юм уу. Инхийн бол бас хөгтөө сүмс гэд би зөндөө сонсч л байсан. Энэ хүний яг сэтгэл зүйд байгаад байна уу? Энэ домын арга ямар одоо учир шалтгаантай шинжлэх ухаанаар яаж тайлбарлагддаг зүйл юм бэ? За ер нь бол одоо ингээд шинжлэх ухааны чинь дотор ингээд нотлохонд суурилсан. Тэгээ тайлбарлагдчих болшгүй боломгүй гэд бас юм байдаг байхгүй. Яалтгүй одоо Монгол одоо хүн зооны бас нэг одоо соёлын нэг хэсэг бол яалтгүй сүсэг бишрэл. Тэр сүсэг бишрэл арга билээ гэдэг нь маш чухал. Би өөрөө их бас сүсэг бишрэлтэй юм байхгүй. Тийм болохоор ингээ хүмүүс янз бүрийн шийдвэр гаргаад ирдэ. Би тэг ингэн гэдэг тэрийг маш хөндлөж үздэг. Яалтгүй тэр хүн би тэр үеэсэндээ өргөдлийн нэг том шалтгаан толгой гэдэг тарих гэдэг тарих. Энэ төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хийж байгаа. Тэгэхээр тэр үйл ажиллагааг зохицуулж идэг мэдрэл гэж нэг зүйл байна. Тэрийг зохицуулаад бас шингэний зохицуулах гэж үждэг. Жишээл одоо хамгийн энгийнээр тайлбарлах юм бол нөгөө гордох гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүд гордчихлоо. Яагаад гордчихв? Дөнгөжл хүн баг нэг торш ажигна бол тэр мэдрэл дотор шүүрлэн зохицуулах буюу тэр ингээд гой ингээд нийх гой ингээд циклээр эргэлж явах хэрэгтэй юм бол яг алдчихж байгаа гэсэн. Тэрүүнтэй адилхан одоо яг өөрөө чи хэлж байгаа тэр домын аргууд бас хүмүүс хэрэгэлдэг. Гэхдээ тэр домын аргыг хэрэглээ хүн жирэмсэн болж ивэл ямар сайн бэ? Тэрэн дотор зүгээр зохицуулж болох ч гэдэг юм уу, нотолж болох ямар мэдээллүүд байна вэ гэхээр тэр бол ердөөсөө төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж байгаа. Би одоо нэг ингэж яг энэ сайхан хатантаа очиж мөрөгцсөн юм чинь өрөөхтэй болчих ш. Тэгээд хүнд өөрт нь гоё ихтгэл төрж байгаа. Тэгдэг ч тэ цагаан сарын дараа хүмүүс ингээд засал ном байлгчил. За энэ орнд шинэ онцгоос зөв гялцаад талтгнаад өгнө. Гээл тэнгууд хүний нүдэнд яг оч гэлэлзаал ингээл өөртөө ихтгэлтэй болдог. Тэгэл тэр хүн өөрөө удирдах байгаа байхгүй. Бүх тохиолдолд хүн удирдна. Эсвэл яг үнэхээр эрүүл мэндийн яг асуудлаас удирдах байгаа. Тэгэд ирэхээр тэр хүн өөрөөрөө удирдах боломжийг бас тэр яг домын аргууд өгч байгаа гэж ойлгож болно. Тэгээд бас тэрийг үнэхээр хийгээд өрөөхтэй болж байл маш сайн.
Тэр өөрөө тий сайн байна гэсэн. Тэр бол одоо Бас үр жилийн юу вэ сэтгэл гэхээр зүйтэй маш их чухал тий. Тэр одоо жишээл ингээл яана энэ сар жирэмслэх болоо, дараа сар жирэмслэх болоо, жирэмсэлж чадахгүй байхтаа гэл ингээ бодод том жирэмсэлдэг байхгүй. Тэг би зарим охтууд хэлд эмхтэйчүүд хайчих минь юу. Зүгээр л хайчих. Бити бод. Бодохгүй болохоор яг жирэмсэн болдог байхгүй. Тэгэхээр эн чинь ингээл хоорондоо бас ингээ чөлөөлөд амраач өөрийгөө амар тийм чөлөөлөх хэрэгтэй байхгүй аливаа зовлонгоос. Тэгэхээр өргөдөл бол яг үндэ бас хэцүүлтэй ганцхан эмэгтэйний асуудал биш. Зөвхөн тэр эрэгтэй эмэгтэй гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын асуудал биш байхгүй. Тэр чинь бүр томоор ярих юм бол гэр бүлийн асуудал болдог. Одоо тий манай Монгол улс ч өөрөө хүн ам цөөтэй. За аль болохоос яг өр хүүхдүүдэд ханичлалтай болол өр хүүхдтэй болоосай, өр хүүхдтэй бол өнөр өтгөн болоосай гэл ингээл бодож идэв ийм арга түмэн. Тэгээд ирэхээр тэгэл яг тэр хосууд одоо жишээл яагаад манай энэ бэр хүүхд гарахгүй байна. Миний энэ хүүч яагаад хүүхдтэй болохгүй байна гэл хүн болгоны нэг анхаарлын төвд байдаг. Тэр бол бас их хүнийг стресст оруулдаг. Тий. Хүн ам нь олон болж ир бид ч хөгжиж штэ олуулаа хүмүүс чих ажил хийн. Нөгөө нэг ганцаараа бол хурдан явна, олуулаа бол хол явна гэдэг байгаа штэ тий. Тэгэхээр ч юм бол яг одоо гэхдээ яг залуучуудын бас онцлог ер нь баг одоо цөөн тооны хүүхдтэй болох бас сонирхолтой болцсон байх шиг харагдаж байна тий. Яг нэг талаасаа тийм болооч бас нөгөө төгөр зарим залуучууд бол олон хүүхдтэй болох сонирхолтой байна. Одоо ингэж шил 20 эдтэй 27 8-тай 4 хүүхдтэй миний одоо бүр маш олон таньдаг хүмүүс байна. Тэгэхээр одоо яг ер нь бол боломжтойгоо үедээ хийх ёстой ажлаа л хий гэж. Гэхдээ мэдээж хүний сонголтыг хүндэлнэ. Магадгүй тэр сонголтондоо насан туршдаа өмнөж байх юм уу? Нэгт 50 хүрээд магадгүй 40 гараад бүр ямар ч боломжгүй болцсон нь яг тэр үед яг сонголт чи өөрчлөгдөхгүй үстэй. Хэрвээ тийм бол одоо тэр хүний сонголтыг бид нар хүндлэхээ зур арга байхгүй. Гэтэл магадгүй яг хөр ямар ч боломж болцоо тун таар болцсон үед эмнэлэг танддаг хүмүүс бол бас цөөнгүй байдаг байхгүй. Одоо тэгтээ харьцангуй энэ үргэлжлүүлэн суулгах үйл явцаас шалтгаалаад харьцангуй энэ асуудал маань шийдэгдээд байна гэж харагдаад байна. Яг зөв. Тэгээ одоо Монгол улс чинь хувийн хвшлийн 4 эмнэлэг маш том сайхан ингээд докторчсон. Хувийн эмнэлгийн 4 эмнэлэг энэ үйл ажиллагаа хийж байна. Улсын эмнэлэг гэвэл манай лавлага шатлалын бас улсын эмнэлэг бас энэ төрлийн тусламж үйлчлэг үзүүлж байгаа. Тэгэхээр бид нар чинь айгүй 21-р зуун бид нар бас нэг талаас яг маш сайхан тэмдэглэж боломж олгож байгаа байхгүй юу? Урд нь бол дандаа Солонгос руу ч юм уу гадагшаа одоо тэгээ боломжтой улсууд л явна шүү дээ хөрх юм. Одоо боломжгүй улсууд ч юм бол тэгээл хөрх яг энэ байдалтай гэл эвлэрээл тэгэл байж байгаа байсан бол одоо бол бас яахан боломж. 15 жилийн өмнөхийг бодох юм бол харьцангуй одоо үр шилжүүлэлт суулгахын үйл явц бол нэлээд эрчимтэй. Тэгээд одоо шаардлага нь ч илүү их гараад ах шиг байна тий. Ер нь бол тухайн тэр үед байсан өвчлөлийн байдал өнөөдөр тий өөр байх шүү. Нэлээд ихсэн л байх шиг харагдаж байна тий. Тий яг ихсэн байна нэг талаасаа нөгөө талаас онцлогоо их сайжирсан. Ер нь онцлогоо их сайжирсан байхгүй. Нөгөө төгөр манай эрүүл мэндийн тогтолцоо бас яг хүндээ их ойрхон байгаа байхгүй. Жишээл би ингээ Францад сурч ирсэн л да 2016 онд бас их сайхан боломжтой одоо миний багш намайг ингээ дэмжиж Францын засгийн газрын тэтгэлгээр би Францын Сиси олон улсын дурангийн мэслийн төвд дурангийн мэсэлчээр сурлаа. Тэгээ би нэг айлд очиж исэн тухайд Монгол айлд. Тэгээ тэр хосууд гэжсэн байхгүй. Тэр хоёр хосоо бас хоёулаа ахмадгүй насны хосууд. Насны хувьд бол тэгтээ тэр эмэгтэй юунд баярлж исэн бэ гэхээр би ингээд одоо нөгөө үр хөвгтөй болох нөгөө ажилбартаа дараа ажил авах гэж байгаа. Тэр бол одоо жишээл би очиж исэн хугацаа болохоор 6 сар. Тэгээ тэр эмэгтэй бүр дараа жилийнх нь 3 сар тэр яг одоо процедурд орно гэд ингээд. Тэгэхээр одоо манай Монголд бол маш сайхан шүү. Өнөөдөр л эмчд үзүүлээгээл яриад эмчинч бэлэн бүх юм бүх боломжтой эрүүл мэндийн тусламж үйлчлэг бол үнэхээр бол бас хүндээ их ойрхон одоо ийм улсыг орон. Нэг талаас нөгөө төгөр бол яах вэ гэхээр бас ингээд үр шилжүүлэн суулгах ажиллбар нэг талаас ганцхан үр шилжүүлэн суулгах ажиллбараар ч эмэгтэй жирэмсэн болдгоо тэрнээс ч бүр симпл үйлдэлээр яах вэ энгийн одоо процедураар эмэгтэй хосууд жирэмсэн болох боломжтой байдаг. Маш бага хувь л үр шилжүүлэн суулгах ажиллбар орж байгаа. Тэрнээс өмнө нэлээд олон ажиллбарууд яах вэ хийгдчихэд бүр болохгүй үр шилжүүлэн суулгах ажиллбар ордог. Тэгэхээр энд бол яалтгүй одоо ингээд 4 ийм том эмнэлэг улсын эмнэлгүүдийн тусламж үйлчлэгээ үзүүлээд болж ирнэ гэдэг бол Монгол улсаас яах вэ энэ төрлийн тусламж үйлчлэгээ төрөлжиж өгч байгаа нэг одоо илэрхийлэл нь. Тэгэхээр энэ төрлийн асуудалтай хосууд маань ингээд өөрсдийнхээ асуудлаа шийдэж явж байгаа гэдэг нь бас л энэ зуунд өгж байгаа бидний маш том боломж гэж харж байна. Тийм билэг гэж ойлгож байна. Яг нөгөө үр шилжүүлэн суулгахаар нэлээд одоо гормоны гэдэг юм уу тий одоо нэлээд тийм дааврын одоо эмчилгээ хийгддэг тий. Дараа нь тэр маань өөрөө нөгөө ээжид
Тэгээ заах тухайн үедээ хүүхэдтэй болж болно, болохгүй ч байж болно тий. Болохгүй байлаа гэхэд одоо тэр дааврын өөрчлөлт маань миом болдог ч юм уу, хавдрын одоо янз янзын суурь тавьдаг ийм зүйл бас байх боломжтой юу? Ер нь бол яг ялангуяа одоо үршилжүүлэн суулгая гэдэг ирж байгаа хосуудыг манай одоо мэрэгчлэнгүүд шинжилж байгаа. За энэ нэмэгтэй үршилжүүлэн суулгахад нэгдүгээр тохиромжтой юу? Насны үед ямар юм, хөгжихгүй эрүүл мэнд нь ямар юм. За яг ямар шалтгаанаас болоод үүдэлтэй болоод байгаа. Тэр шалтгаан дээр үндэслээд хийгдэж байгаа. За мэдээж үршилжүүлэн суулгах гэдэг ажил бүр тодорхой хэмжээний яг даавар юмуд ордог. За мэдээж энэ даавар юм бас жоох ихтэх хүн болгон ч нэг өөрийн гэсэн хүлээ авах чадвартай. Зарим эмэгтэйчүүд тун жоохон ихтэх эсвэл олон сар дараалж хийхээр ингээд эрсдлүүд гарч ирдэг. Гэхдээ л тэрийг бол яг хөөр олон улсын протоколоор бид нар яг шийдээд явчихдаг байхгүй. Тэгэхээр юу гэдгийг дараад нь яг тэрний дараа тэгцэн хавдар болчлоо ч гэдэг юм уу. Тим кейс бол маш ховор бараг байхгүй гэж хэлж болно. Яг тэгэхээр тэр нэг дундаж явах вэ гэхээр хүний биед ингээд тохирдог тунгийн протоколуудад оруулсан байж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг тэрнээс болоод үр хөвгтөд болж чадахгүй нэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бол бодох шаардлага байхгүй. Хүндрэлээс нь болоод гэсэн үг шүү дээ. Нэг нь л тэр хүний эцсийн зорилго юу юм? Тэр л аягүй чухал. Мэдээж одоо им тариа хэрглэж байгаа бүхэл им одоо бид нар ууж байгаа им хүртэл яг одоо үүдэл намдаах зорилгоор ууж байгаа им хүртэл бид нар ч яг хөр гаж нөлөөтэй. Аксидэж гэсэн энэ толгой их өвдөд байхад үүдэл намдаах юм хэрэглэхгүй л бол энэ толгой яг өвдөлтөнд зогсохгүйгаас цааш хэрэглэхээс үр аргагүй. Тэгэхээр хамгийн гол юм нь яг нэгдүгээр зохистой тун, хоёрдугаарт эмчийн заавар зөвлөгөө зөв эмчилгээ гэдэг ийм гоё аян явж байгаа шүү дээ. Манайд ч одоо ингээл бүх одоо эмнүүд жороор бичигдэж байна. Энэ бол их сайхан цэцэндээ орж ийн гэж одоо мэрэгчлэн өнүүд л миний харж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо тэр даавар эмнүүдээс нь болоод одоо үршилжүүлэн суулгахгүй өөр хөвгтө болохгүй ч гэдэг ийм шийдвэр гаргах нь л өөртөө ч мал өрөөсгөр шүү гэж хэлмээр байна. Тэгээд асуудал гарвал манай мэрэгчлэнгүүд яг тэр асуудлаа шийдээд явчих таа. Одоо харьцангуй мэрэгжлийн нэлээд судалгаатай, шинжилгээтэй, ер нь бол нэлээд эрсдлийг сайн тооцох хэрэгтэй. Аль аль нь. Дээрээс нь эрсдлийн хүндээс маш сайн тайлбарлаж өгдөг л ер нь бол их л тэгдэг. Тэгээ бас яг маш цөөн одоо гэдэг маш цөөн үе жилдээ 1-2 одоо бас хүндрэлүүд гардаг. Одоо энэ чинь бас л нэг ажилбар нэг талаасаа нөгөө талаасаас хүний бие махбод бүх дааврыг ингээд гаднаас зохицуулж өгч байгаа байхгүй. Тэгээд ирэхээр бол эрсдлүүд гарч ирдэг. Тайлбараар тэрийг бид нэг эрсдэл багтаал яг шийдвэрлэхийг багаараа хичээдэг гэж ойлгож байна. Төвчээс бас нэг зүйл асуумаар байна. Одоо яг нийгмийн байдал бол нөгөө одоо цаг агаарын байдал, за дээрэс нь одоо утааны асуудал гэдээ яригдчихэж шүү дээ. За утааны асуудлаас болоод өргүүдэл болдог ч юм уу, одоо ийм асуудал байна уу? Яг энийг одоо та хавчж тайлбарлахгүй яах вэ? Тий, яг ер нь бол одоо тэгээд одоо бас би заримдаа ингэж боддог шалтгаан болох уу гэж шалтгаан тий. Яг шалтгаан гэж бол одоо шууд хэлж чадахгүй байна. Яагаад вэ гэхээр энийг одоо бид нар судалж байгаа байхгүй. Манай данаа шил ухааны үндэсний их сургууль, Америк нэгдсэн улсын бас их том институттэй, манай нийгмийн эрүүл мэндийн сургууль, тэгээд маш олон одоо багийн гишүүдтэй судалгааны ажлууд хийж байна. За Монгол улсад сүүлийн одоо 8 жил бол агаарын бохирдол ерөн жирэмслэлт нөлөөлж байна уу? Ургийн төрөлхөө хөгжлийн гажигт нөлөөлж байна уу? Хүүхдийн бүтэлтэнд нөлөөлж гинүү гэдэг энэ яг одоо судалгаанууд бол нэлээд хийгдэж байгаа. За тэгээд ер нь мэдээж нөлөөлж байгаа нь тодорхой байдаг. Тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. За гэтэл бас нөгөө талаагаар ингээл би хаяа боддог байхгүй яана ямар их утаатай байна гэд. Тэгэл тэнгүүд бас л цаана бас нэг хүний суурь хэрэгцээ байгаа байхгүй. Тэр гэр оролт амьдарч байгаа улсууд байр саваад амьдарч чадах боломжгүй байгаа хүмүүс яах юм? Хүлдэж өгөх юм уу? Заримдаа ингээд өрөвдмөр санагддаг. Тийм болохоор би заримдаа боддог айгу олоолаа болох хэрэгтэй юм байна. Тэгжээд одоо ингээд ажил хийх тэгээ зөв сэтгэлгээтэй зөв хүмүүсээс ингээд яг одоо ажиллаа зөв замаар хийгээ явуучвал бид нар бас энэ асуудлаас гарах байх. Гэтэ ингээд юу гэдгийг дэлхийн улс их орнууд ихэнхдээ л яг иймэрхүү проблемууд байсан. Гэтэ энэ проблем бол одоо яг үндэ зарим улс их орд 18 дахь зуунд болж исэн. Зарим их орд 19-р зууны дунд үед, зарим нь 20-р зуунд. Одоо бид нар ч одоо ингээд яг ерөнхийдөө бас нэг иймэрхүү нарийн ширийн зовлон байна. Одоо нөгөө цөөн хүмүүсийн зовлон байх юм уу? Эсвэл буруу бодлого шийдвэр юм уу? Тэр талаар бол хэлэхэд бол бас нэг талаас яг одоо миний бол бас нэг одоо юу хүрэхгүй. Дэлхийн улс их орнуудад агаарын бохирдол PM 2.5-аас дээш яг ийм бохирдол бас нөлөөлдөг шүү гэл. Тэгэхээр нөлөөлдөг шүү гэж хэлж яхад бид нар бас тэгэл өөрсдөө яг хамгаалах хэрэгцээтэй байгаа байхгүй. За тэгээ болроо юмч маань нэлээд олон зүйлийг олон мэдлэгийг бол бодчихдог лөө. Хамгийн сүүлд танаас нэг асуулт асуухад яг болроо юмч нэг ярилцлагыг бол би үзчихсэн. Фитнесээр хичээлж байгаа эмэгтэйчүүд бас яг энэ гормоны илүү нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн шалтгаалж
болоод өргөдөлт хүрч байна гэж ярьчихсан. Энийг дэлгэрүүлээд хана ярих. Тийм айгүй чухал асуудал. Нэг талаасаа их гоё залуучууд маань ингээд гоё эрүүл амьдралын хэм маяг тэ гоо сайхан бие бэлтэр гэдэг зүйлийг илүү эрхэмлж байгаа. Тэр бол маш зөв. Гэхдээ нэгд маш чухал зүйл бол тэнцвэртэй байх. Тэнцвэртэй байх их чухал байгаа. Ялангуяа энэ тестостероны төрлийн одоо энэ даавруудыг фитнесээр хичээлдэг залуучууд маань, охтууд маань булчингийнхаа массыг нэмэх зорилгоор хэрэгэлдэг гэж би юу нь ойлгодог л доо. Тэнгүүд одоо ялангуяа эрэгтэйчүүд ингээ бүр амар бондоосон булчинтай бол ингээл те их л гоё л харагдаж байгаа уул нь бол их сайхан л да. А гэхдээ энийг ингээд нэг тийм баланстай өөрийнхөө биеийн онцлог, өөрийнхөө зорилго нь юу вэ? Тэр аягүй чухал байхгүй. А гэтэл тэр тестостероны тарилгыг тун хэтрүүлж хэрэглэх энтер гэх юм бол эрүүл хийсийн чанарт нөлөөлдөг. Нөгөө эрэгтэй төмсгөөс ялгарч байгаа яах вэ? Одоо сертолисээс ялгарч байгаа тэр эрүүл хийсийн үндсэн чанарт нь нөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа одоо эрэгтэйчүүдэд илүү энийг хамааралтай. Нэг талаасаа. А нөгөө төгөр эмэгтэйчүүд ингээ фитнесээр хичээлж байгаа. Бас их зөв. Уул нь бол их зөв арга. Гэхдээ л ингээ баланстай байхгүй болохоор яаж ийм нэхэр хөнгө атлетикээр хичээлдэг эмэгтэйчүүдийн тодорхой хувь нь биений өмнө хямралтай байдаг. Биений өмнө хямралтай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр эмэгтэйд тодорхой циклдээр өндгийс доктортойгоор ялгархгүй. Уул нь бол эмэгтэй хүнээс сар болго өндгийс ялгарч байгаа хэвээр. Эмэгтэй хүн чинь тэгж ярих юм сар болгон жирэмслэх боломжтой байхгүй. Тийм учраас одоо энэ дааврын хавсарсан бэлтгэлийг бид нар хэрэгжилж байна. Ерөндөг хэрэгжилж байна. Энэ бүх аргууд чинь тэр өндгийсийн ялгарлалтанд зарим нь нөлөөлнө. Зарим нь тэр гаднаас орж иж байгаа одоо юу гэдгийг эвсэл үрийг умаа тогтоохгүй байх ч гэдэг иймэрхүү. А гэтэл хөнгө атлетик хичээлдэг эмэгтэйчүүд яалтгүй тархинд буюу төв мэдрэлийн тогтолцоонд стрессийн түвшийг өсдөг. Тэгээд эхлэнгүүд пролактин даавар их байна. Тэ өндөвчнөө олуулах хааж хам шинж, өндөвч уулах хааж хам шинж, бусад төрлийн өвчнүүдийг яг сэтэж өдөөж өгч идэг. Тийм болохоор юу гэдгийг мэдээж энэ бол эрүүл амьдралын хэм маяг маш чухал. Та нар яг энийг алдахгүй байх хэрэгтэй. Гэхдээ баланстай. Анх удаа сонслоо яг саний мэдээлэл бол тий хөнгө атлет. Тийм. Ялангуяа хөнгө атлет хятадд ингээ хийгдсэн судалгаа аахгүй хөнгө атлет төр хичээлдэг эмэгтэйчүүдийн 30% нь биений өмнө ирдэг. Гэдэг юм судалгаа байдаг. А бид нар одоо бол яг үүндээ тэр биений амрыг хичээлж байгаа хүмүүстэй ирэхгүй байх гэдэг чинь тэгэл тий өндгийс гадагш тий одоо өндгийс гадагшлахгүй байна. Тэгэхээр чин жирэмслэхгүй л гэсэн санаа хэлэх гэж байгаа. Тэгэхээр ирэхээр юу гэдгийг бас энэ дээр их баланстай л хандах хэрэгтэй. А мэдээж яг одоо мэрэгжлийн тамирчин хүн нэг талаасаа нөгөө талаас бас Монгол улсынхаа нэр хүндийг ингээл өндөр төргөөл те ингэж явж байгаа маш сайн тамирчингууд байгаа шүү дээ. Тэгэл тэр хүмүүс маань бас ингээд өөрсдөө спортын эмчтэй тэдний зөвлөгөө тэр нөгдөг. Тийм байх гэж би өвдө бодож байна. Ер нь бүх юм амьдралыг гоё тэнцвэртэй авч явж ижил хүн яах вэ? Тэр аз жаргал гэдэг зүйл. Хамгийн гол өөрснөө сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тий яг үнэ. Хинт хандах уу? Ийм хаашаа байгаа тий. Тэрэн дээр айгуу сайн. Ганцхан өөрөө нөгөө муухар маягаар ингээд би хичээлчлээ болоо гэж дараа чинь зүйлээ бодохгүй байна. Хор хөнөлтэй. Тий яг тийм л одоо поинтыг хоёул өхөн зүг баг та. Тэгээд одоо өнөөдөр чи аюу олон зэрлэр ярьлаа тий. Өргүүдлийн чиглэлээр ярьлаа. Өргүүдл маань тэгээд ерөөсөө зөндөө олон юмтай л очиж. Тий очоод ингээл хамааралтай болж байгаа байхгүй. Тий. Тийм ээ тий одоо жишээлбэл ерөөсөө яриул бүх одоо зөндөө олон сэдв байгаа. Бүхэл одоо нөгөө нэг системтэй холбоотой гэж ойлгож болно. Тийм учраас одоо тэгэл аль хор бүх юмыг тэнцвэртэй сайхан авч явахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ төгс юм гэж байхгүй шүү дээ. Тэгээ өнөөдөр зарим нэг зүйлээ хийлээ, чадахгүй бол маргааш хийх гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бас нэг гоё тэнцвэртэй авч явахыг аль хор яах вэ? Тэгээд эмчийг бол айгу төгс гэж боддөө шүү дээ. Энэ олон ажлыг одоо тэг хизүүдээ доктороо хамгаалчихсан, хизүүдээ хүүхдүүдээ гаргачдээ тий. Хизүүдээ одоо тэр ашист бас багшилдаг штэ. Тэрхийн эрхлэгч байгаа юм чинь тий. Тэгээ тэр олон ажлуудыг хэрхэн яаж одоо амжилтыг бол үнэхээр дараа нь бас нэг зөвлөгөө авъя гэж бодсон. Тэгвэл бас гоё хувь хүний хөгжлийн талаар бас би ярих дуртай. Ер нь бол бас хүмүүстэй гоё тэр чиглэлээр ялангуяа шавнартаа их ярьдаг л да. Телевизээр хажуугаар бол дандаа л эрүүл мэндийн боловсролын чиглэлээр ярьдаг. Би бас өөрөө их тийм нэг хувь хүний ер нь би их зохион байгуул цайтай хүн байхгүй. Одоо энэ хүнтэй гэж өөрийгөө магтчихад гэдэг шиг. Гүнэр үнээр тэрийг бол хүлээж шүү. Тэгэхээр манай юм чи 5 хүүхэдтэй тий. 5 хүүхэдтэй вау надад бол бахархах сэтгэл төрж ирсэн. Тэгээ энэ олон ажлыг амжуулаад докторийнхаа ажлыг одоо ингээд хийгээд дэд профессороо хамгаалаад тий ингээд бүр сургуульдаа техникийн эрхлэгчээ хийгээд явж байгаад бол үнэхээр одоо бахархууштай. За дээрэс манай эмч маань бас хувийн эмнэлэгтэй байж байгаа. Хувийн эмнэлгийн ажлыг бас хажуугаар нь тийм бид эмнэлэгдэр тийм зөвлөх ажлыг бас тэгэхээр олон эмэгтэйчүүдийг бас ийм зөв мэдээллээр хангаж зөв одоо эмчилгээ үйлчилгээгээр хангаж аваад одоо танараа бахархаж явж байгаа шүү. За тэгээд бас бид хоёр чинь нэг сургуулийн
одоо параллел ангийг төгссөн хоёр тэгээд Настагаа хамтдаа энэ подкаст хийж одоо баяртай байна. Өнөөдөр үнэтэй сайхан зөвлөгөөг өглөө. Баярлалаа. Тэгээ яг мэдээж яг гэхээр хүн өөрөө хичээвэл заяа хичээнэ гэж яг үнэн байдаг. Би бол одоо энэ мэргэжлийг бараг 10 жилийн 5 дугаар ангидаа яг сонгосон. Бүр тэгж ярих юм бол би их барихын хэмжээ гэж сонгосон байхгүй. Хүмүүс намайг гайхдаг. Яагаад та тэгсэн гээд. Тэгэхээр би өөрөө намайг одоо миний хүн ээж болохоор жав багш гэдэг одоо манад хийх мэрлэгч байсан. Одоо багш минь бол бас бурхан болоод их олон жил болж байна л да. Бараг 10 гаруй жил болж байна. Тэгээ багш минь намайг одоо их барьж авсан. Гэхдээ би бол одоо тэр талаар төдийлээ сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд их сайн юм их өрөөлтэй жав багш минь миний доктор өдөртөгч байхгүй. Намайг төрүүлсэн 1980-ад оны ихэр тэг миний доктор удирдагч би 10 жилийн 5 дугаар ангид тахтаа л яг их барих хэмж болно гэж мөрөөдсөн. Тэвч учраас одоо чивтээр маань одоо хөтлөгч битээр маань нэг 10 жилд орсон. Би болохоор хим технологи анги найз минь бол одоо дизайн ингээд суралцаад хоёлаа яг ингээд эргээ бодоход яг л өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөр хийсэн зүйлээ хийж явж байгаа байхгүй. Тэгэхээр би залуучуудаас хэлэхэд зарим хүмүүс бас үнэхээр ингэж бас яаж ингэж амжуулдаг гэхээр миний зорилго бол их тодорхой. Нэгт хоёрт яг эрт ихсэн. Тэгэхээр ингээд зорилгоо эрт тодорхойлоод их зөв явах юм бол ингээд хурж болохгүй юм гэж байдгүй юм билээ. Тэгээд надад одоо ч гэсэн зөндөө их мөрөөдөл зорилго байдаг. Би заримдаа их гайхдаг хүү залуу хүмүүс ингээд нэг зорихгүй байгаад нь тийм сайхан зорих хэрэгтэй яагаад вэ гэхээр нэг чи зорих юм бол энэ бүх юмныхаа ард гарч чадна. Тэгээ бас мэдээж энэ нэвтрүүлгээр дамжуулаад маш олон хүмүүс яг мэдээлэл өгөх нэг чухал байна. Тэгэхээр юу гэдэг одоо ингээд би жишээл өдөрт хэдэн хүнтэй уулзж нөхөр дээдлэн 30 40 хүнтэй л уулзж байгаа байхгүй. Гэтэл энэ онлайн цахим ертөнцөөр бол хэдэн мянган хүнтэй уулзах юм боломж бүрдэж байгаа. Тэгээд мэдээж танаа хамт олонтой дахин олон одоо ийм эрүүл мэндийн боловсрал олох чиглэлээр яг тэгэхээр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг бол хосын эрүүл мэнд. Хосын эрүүл мэнд гэдэг бол Монгол улсын одоо эрүүл мэнд байхгүй. Ер нь бол эрүүл мэндийн салбар маш чухал хэсэг. Тэгээ нийт хүн амын маань бараг 51% нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр бүх насны эмэгтэйчүүд зориулсан гоё юм тэнцвэртэй амьдрах, тэгш байх, дээрэс нь эрүүл сарвал байхын талаар бол бас ярилцдаг таатай байлаа. Тэгээ найз минь бас өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр бас ийм сайхан нэвтрүүлэг хийгээд ингэ явж байгаад би бас хувьсаа их талархалтай хандж байна. Тэгээд ажилд нь өндөр амжилт хүсье. Тэгээ бас намайг өрсөнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эмчтэй баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Баяр та.